За энэ төрөлцөн ирсэн та бүхтэй өдрөө амгалан айлтгая. Монгол Ардын намын бүлэг ээж туралдаан хийж дуслаа. За хуралдаанаар 2020 оны улсын төсвийн тухай хуулийн сэтлэг хэлэлцсэн. Монгол Улсын засгийн газар 9-р сарын сүүлээр 2020 оны улсын төсвийг өргөн барьсан байгаа. За 2020 оны улсын төсөв өргөн барихдаа улсын төсвийн орлогыг 11.7 их найд. За улсын төсвийн зарлагыг 13.8 их найд. За төсвийн тэнцэл буюу төсвийн алдагдлыг 2 их найд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1% байхаар өргөн барьсан байж байгаа. За энэ асуудлыг сая Монгол Ардын намын бүлэг хэлэлцсэн. Хэлэлцээд хэд хэдэн ололттой талууд байна гэж үзэж байгаа. За нэгдүгээрт нь бол Монгол Ардын нам 2016 оны сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрийн хэрэгжтийг хангах чиглэлд бол бас их чухал зүйлүүдийг тусгацсан байна гэж үзэж байгаа. Ялангуяа нийгмийн хамгааллын чиглэлээр амлсан амлалтууд үндсэндээ энэ төсөв хэрэгжснээр хэрэгжиж дуусах нэ гэж ингэж үзсэн. За хоёрдугаарт нь хөрөнгө оруулалтыг 2018-19 онд хийгдсэн дуусаагүй хөрөнгө оруулалтуудыг бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна. За энэ бол бас объектуудыг удаахгүй зарцаахгүй байх их чухал арга хэмжээ гэж ингэж үзсэн байгаа. За ингээд төсөвтэй холбоотой асуудыг хэлцээд бүлгийн урдлаас ажлын хэсэг байгуулж байгаа төсөвдөр. За энэ ажлын хэсгийг улсын хурлын даргын захирамжаар байгуулагдана. Мэдээ зарласан намаас цөөнхөөсгүй ороод ингээд төсвийг 2, 3, 4-р хэлцүүлэлт бэлтгэх юм ажлын хэсэг байгуулсан ажиллах юм аа. За би төсөвтэй холбоотой та бүхэнд юм товчхон мэдээлэл өгье. За надтай хамт бол засгийн газрын гишүүн сангийн сайд хөрлөөтөр байгаа учраас бас тодорхой мэдээлэл асуу тодруулах зүйл байвал та бүдгийн асуултанд бас хариулт өгнө. Баярлалаа. Асуулт байна. Уул уурхайн салбараас 3.2 их найд төгрөг олно гэж төсөөлсөн. Энэ нь одоо өнгөрсөн оноос бараг 24% орчмоор их байгаа. Энэ төсөөлөл яг биелэх боломж нь хэр байгаа бол сангийн сайдаас асууя. За Эрдэнэтийн засгийн газрыг унгаах гол шалтгааны нэг болсон 7 концесс одоо хэрэгжээд нэр бүхий гишүүд хэдэн 10 тэрбумаар нь ингээд аваад байгаа нь өөрөө хэр зохимжтой, зохистой, ёс зүйтэй үйлдэл юм бол 2019 онд тавигдсан нөгөө хөрөнгө оруулалтууд чинь биелэлт нь 39 орчим хувьтай байгаа. Тэгээд энэ он дахиад 165 их найдын хөрөнгө оруулалт тавьчихсан. Концесстойгоо нийлээд 2 их найд орчим төгрөг байгаа. Тэгээд энэ одоо яг ингэх шаардлага байдаг юм уу? Хит нөгөө сонгуулийн жил учраас сонгуульдсан хөөсөрсөн төсөв батлаад алдагдал чи одоо нөгөө таны хичээгээд 2 жил үдсэн алдагдал чи эргээд өсөөд гараад ирж байгаа юм шиг юм уу? За асуултанд хариулъя. За 2020 оны төсвийг зохиоход бид нарт бас 4 төрлийн эрсдэл байна гэж бид нар үзэж байгаа. Гадаад. За нэгдүгээрт нь бол энэ Америк нэгдсэн улс бүгд найрамд хятад улсын хооронд хийгдэж байгаа худалдааны дайн. Энэ бол эдийн засагт тодорхой бус байдал авчирч байгаа. За хоёрдугаарт нь энэ эрдэс баялаг түүхий эдийн үнийн хэлбэлзэл бас гарах одоо магадлалтай. За гурав дахь эрсдэл нь бол дэлхийн эдийн засгийн өсөлт бол бас сармагжих ийм магадлал бол байна гэж үзэж байна. За Европын холбоон дээр нөө хилцээргүй Brexit энэ гэрээ одоо явагдсан тохиолдолд бол бас эрсдэл үүснэ гэж үзэж байгаа. За дотоодын 4 бас одоо эрсдэл байна гэж үзэж байгаа. Нэгдүгээрт нь бол бид нар энэ дэлхийн эдийн засгийн одоо тодорхой бус байдал бол манай экспортын гол бараа бүтээгдэхүүний үнд бол нөлөөлж магадгүй гэж үзэж байгаа. Нэг. За хоёрдугаарт нь одоо үйлчлэлтийн байдал одоо хүндэрч магадгүй гэсэн хоёр дахь том эрсдэл байна. За гуравдугаар том эрсдэл бол бид нар энэ
сарлж жагсаалтыг бол тодорхой эрсдэл гэж үзэж байгаа гэдгийг бол хэлье. За байгалийн баялагтай холбоотойгоор бол нүүрсний экспортыг бол бид нар 42 сая тонноор авсан. Зэсийн баяжмалыг сая 225 мянган тонноор авсан. За төмрийн өдрийг бол бид нар өсөлттэй байна гэж үзэж байгаа. Үнэнч өснө хэмжээнд өснө 8.2 сая тонн одоо хөтөр байна гэж одоо үзэж байгаа. За алтны олборлтын хэмжээг бид нар одоо буух 2 орчим тонноор буuna гэж ингэж тооцож одоо төсөөллийнхаа тооцоо хийсэн байгаа гэдгийг хэлье. За дараагийн асуудал бол энэ концессийн гэрээ. Хөрсгийн засгийн газар бол нэгж төвөргөний концессийн гэрээ байгуулаагүй. Тэр бол хэвээрээ байгаа, байгуулгач үгүй гэдгийг онцолж хэлмээр байна. За анх байгуулагдаж байхдаа бол 3.3 их нийт төвөргийн концессийн гэрээг бол уламжилж авсан. Энэ нь одоо Алтан уягийн засгийн газрын байгуулсан концессийн гэрээ байна уу? Сайхан бэлгийн байгуулсан үед байгуулагдсан концессийн гэрээ байна уу? Эрдэнэтийн засгийн газрын үед байгуулагдсан гэрээ байна уу? Санхүүжүүлэх үүрэг нь бол яхахгүй засгийн газар хүлээгээд авсан биз дээ. Дээр нь бүх гэрээг доллар, юанаар хийсэн баг. Энэ нь өөрөө бидэн дээр бол нэлээдгүй одоо хэмжээний одоо дарамт авчирч байгаа гэдгийг бол би одоо хэлхэн зүйтэй болов гэж би бодож байна. Сангийн сайдаас асуулт нэг л хэлээз. Та бол одоо үр буурлаа гэж маш их мэдээллийг хийж байгаа. Гэтэл яг ингээд үрийг харахаар Монгол улсын нийт өр 16 онд 24 тэрбум доллар байсан бол 19 онд 29.7 тэрбум гэдэг яг ерөөсөө ингээд буурс үзүүлэлт байхгүй. Засгийн газрын өр 2016 оныхоос мөн л 6 их 80-аар нэмэгдсэн. Тэгээд та одоо яг энэ үр буураад байна. Бид нар одоо үрийг дараад байна гэдгийг яг юуг үндэслэж хэлээд байгаа юм бэ? Дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан хуваар та хэлээд байгаа юм. Тэгтэл дотоодын нийт бүтээгдэхүүн бол яг зис нүүрсний олборлолтой холбоотой нэмэгдээд тэр хэрээр яг дотоодын нийт бүтээгдэхүүнтэйгээ харьцуулбал хувь нь буураад байхад та ингээд зөвхөн тэрийг үндэслээд ингээ үрд харж байгаа юм шиг яриад байгаа юм. Нэг бондыг нөгөө бондоор л авч үрийг төлөөд байгааг одоо үр төлж гин гэж хэлээд байгаад нь одоо хэр үндэслэлтэй юм бэ? Энд дэр нэг тайлбар өгөөч та. Ямар бондыг тухайлбал та даарцсан. Дээрэс нь одоо энэ улсын төсвийн алдагдал энэ жил дахиад 2 их 80 төгрөг жилийн жилд ингээл алдагдал нэмэгдээд алдагдлаа та дандаа гаднаас зээл авч хааж байгаа шүү дээ. Тэгээд энэ удаа ч гэсэн зэс нүүрс өндөр байгаа дэр ядаж алдагдaltaгүй баталж болоогүй юу төсвөө? За эхнийх нь улсын өр засгийн газрын өргээд байгаа. Би нэг фэйсбુક дээр нэг ялгааг нь тайлбарсан. Хэрвээ зав гарвал үзчихвэл иймэрхүү асуулт гарахгүй хаа гэж бодож байгаа. Монгол улсын өр гэдэг бол яг өнөөдрийн байдлаар 29.7 тэрбум Америк доллар байна. Энэ улсын өр дотор бол Монгол улсаас хизээ нэгэн цагт хэрэгэ гарах гэм төлбөрүүдийг бид нар бичдэг. Ингээ 29.7 тэрбум доллароос 18.2 тэрбум доллар нь аж ахуйн нэгж компаниудын авсан үр зээл. Тухайлбал оюу толгой, Саудко Бисенц, за хөгжлийн банк, Монголын алт, Шангрила, Улаанбаатар, Алтан хөтөр, Мят, Ачид, Ихт гэх мэт ийм аж ахуйн нэгжүүдийн гадаадаас авсан зээл байна. Үүний 50% буюу 9 орчим тэрбум доллар нь оюу толгой. Энэ нөгөө Монголын 34, гадаадын 66% гэлтгүүгээр бүгдээрээ Монгол улсын өр дээр бичигддэг. Яагаад гэвэл энэ хөрөнгө оруулалт хэдий хилээч гисэн нэг өдөр Монголоос буцааж төлөгдөнө гэсэн агуулгаараа өр дээр байдаг. За энэ хувийн хвшлийнхны авч байгаа өрийн хэмжээ одоо зээлийн хэмжээ нэмэгдэнэ гэдэг нь эдгээр аж ахуйн нэгжүүдэд итгэл нэмэгдэж байна гэсэн үг. Гаднаас орж иж байгаа хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэг нь эргээд гарна л гэж үзэж өрөөр бүртгэдэг юм байна. Тэм учраас нөгөө засгийн газрын өр улсын өр хоёрыг нөгөө холиод ялгаагийн саалахгүй хэрэгтэй байвал энэ нөгөө буруу ойлголт олон нийтэд хүрэх гээд байдаг учраас би ийм тайлбарыг бол хийсэн. Хийхдээ бас төсвийг улсын хурлд өргөн мэдүүлчихэд бүх хэвлэлийнхэнд зориулж байгаад хийсэн гэдгийг та бүгд мэдж байгаа. За энэ 29.7-оос 18.2 нь бол аж ахуйн нэгж компаниудын зээл, 2.2 нь арилжааны банкуудын авсан зээл байгаа. Манай арилжааны банкуд гаднаас зээл авч
их усүр татаж санхүүжилт хийдэг. Тэгэхээр энэ хэмжээ нь бол энэ 2.2 тэрбум доллар. За Монгол банкн дээр бас 2 гаруй тэрбум доллар байгаа. Энэ бол Хятадын ардын банкта төлбөрийн тооцоо хийгддэг swap зээл байж байгаа. Үлдсэн засгийн газрын хувьд 7. Үүнээс 2.9 нь бол нөгөө гой нэртэй бондууд байгаа. За засгийн газар бол 19 оны одоо 8 сар шиг санагч байна. Тэр хугацаанд бол нийтдээ 7.4 их найт төгрөгийн өр төлсөн. Үндсэн өр болон хүү төлсөн. 7.4 их найт төгрөг. Ийм хэмжээний мөнгө төлсөн юм чинь би одоо өр төллөө гэдгийг хэлэхгүй байх. Худлаа хэлсэн биш. Тэр нөгөө санхүүгийн баримтаараа орчдөг, аудитлэгчдэг, зээлжих зэрэг тогтоодог компаниуд нь үзчихдэг. Дэлхийн банк, валютын сан нь үзчихдэг. Ийм тоо учраас өнөө маргааш баригдах юмар хоёрын хооронд ярих юм шаардлага бол байхгүй гэдгийг хэлье. За дараагийнх нь төсвийн алдагдлал гэдгийг 2 их найд гэж ярьж байгаа. За 2 их найд энэ бол төгрөгийн энэ алдагдал бол тэнцвэржүүлсэн тэнцэл шүү. Тэнцвэржүүлсэн тэнцэл гэдэг бол орлогоо тэнцвэржүүлсэн орлогоор авсан гэсэн. Нийт орлого биш. Энэ орлого дотор 2 их усүр ороогүй. Нэгдүгээрт нь докторжуулалтын сан, хоёрдугаарт нь ирээдүйн сан. Энэ хоёрын орлогыг нэмчих юм бол 1 их 80 гаруй орчим төгрөгийн мөнгө бол тэнд байж байгаа. За дээр нь одоо Улаанбаатар дархны замч байдаг ч юм уу, Улаанбаатарын энэ Баянзүрх налах чиглэлийн замч байдаг ч юм уу, нисэх онгоцны буудалч байдаг ч юм уу, цэвэрлэх байгууламж байдаг юм уу. За энэ станцууд дээр хийгдэж байгаа төсөл гэх мэтийн энэ зээлүүд бол бүгдээрээ их усүртэйг орж ирдэг. Тэгээ зээлийн энэ төсвийн орлого дээр вирусը бүртгэдэггүй. Гарсан зардлын санхүүжилтээр зардалгаа тавьчихдаг. Зээлийг нь их усүр дээр бүртгэдэг. Зардлыг санхүүжүүлэх их усүр гэж явдаг учраас алдагдaltaй харагддаг. Тэгээ хамгийн гол нь би энэ төсвийг улсын хурлд өргөн мэдүүлчихэд одоо хийсэн хэвлэлийнхаа одоо хурал дээр энэ 2 их найд төгрөгийг энэ алдагдлыг би нэгж төгрөгийн гой нэртэй бонд гаргаж санхүүжүүлэхгүй. Арилжааны банкудаас нэгж төгрөгийн зээл авч санхүүжүүлэхгүй гэдгийг одоо хэлсэн байж байгаа. За ер нь сангийн сайд болсноос хойш энэ 7.4 их найд төгрөгийн үр зээл төлсөн одоо байгаа бүх санхүүжилтийг нэгж төгрөгийн бонд арилжааны банкаас нэгж төгрөгийн зээл авахгүйгээр санхүүжүүлээд явж байгаа болж байгаа. Иргэдийн цалин тэтгэврийг яг хэдэн сараас хэдэн хувиар нэмэн ямар зарчим барьж нэмэгдүүлэх боломжтой гэж тооцож байгаа. Хоёрдугаарт сарцаагдсан объектууд барилга байгууламжийн хөрөнгө оруулалтыг цаашаа үргэлжлүүлэн дуусгах гэж энэ хичнээн барилга байгууламжид хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх вэ? Цалин тэтгэврийг бол бид нэр инфляцийн түвшинтэй уялдуулаад нэмнэ. Инфляцийн түвшинтэй уялдуулаад одоо 2 дахь жилдээ бид нар нэмээд явж байгаа. За тааваг санаж байгаа бол 18 онд бид нар нэмэхдээ тэр нэг сүлжээн дээр байсан нэг зарим алдаа гажгуудыг бол гаргаж нэмсэн. За сургууль цэцэрлэг дотор сувилагч нарын цалин ахиу нэмэгдсэн байж байгаа. За үүний дараагаараа инфляцийн түвшинтэй уялдуулаад нэмээ яваад. За 30%-аар 40%-аар нэмжсэн тохиолдол бол байдаг. Гэхдээ энэ нэргээд үн хөөрөгдөд эхэлдэг. Тэгэхээр нөгөө цалин хөлс нэмэгдсэний ч одоо ашиг гарахгүй харин нийт улс орон даяараа үн хөөрөгдөг ийм эрсдэлтэй байдаг учраас бид нар инфляцийн түвшинд бол уялдуулаад нэмээд байгаа. Энэ нь харин зөв байж байгаа. Тэгэхээр бид нар энэ инфляцийн түвшинтэйг уялдуулаад цалин тэтгэвэр за халамжийн сангаас гарах халамж тэтгэврүүдийг бүгднийг нэмээ явж байгаа. За нийтдээ царцаагдсан төслүүдийг бид нар шийдвэрлэхдээ 3 зарчим барьсан. За нэгдүгээрт нь тэр өртөг өсгий гэдэг саналууд байдаг ихэнх нь. Энэ нь одоо экспертизийн төвлөлтөөр баталгаажсан байна уу гэдгийг нэгдүгээрт нь харж байгаа.
Хоёрдугаарт нь санхүүжилтийг шийдэн гут энэ объект ажиллаж эхлэх ёстой. Энэ зарчим. За гуравдугаарт нь ашиглалтанд орчоод үлдэгдэл мөнгө авч чадахгүй байж алдсан, татагдсан. Өөрөөр хэлбэл хугацаанд барьж дуусаагүй мөнгө нь төсөв татагдсан дараагаар бариа дуусгацсан болвол энэ мөнгүүдийн үгүй гэдэг ийм зүйл байгаа. За царцаагдсан объект бол 23 төсөл дээр 23 тэрбум төгрөг тавигдсан. За 2018 онд төсвийн тухай хуулинд батлагдсан боловч ажиллаа хийж чадаагүй улмаас санхүүжилт хураагдсан 38 төслийн 34.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг буцааж олгож байгаа. Саарл жагсаалтыг тодорхойлох сайдаа. Ер нь өнгөрсөн хугацаанд хугацаатай гэдэг юм үүрэг даалгавар манад бас өгч байсан. Ер нь өнгөрсөн хугацааны саарл жагсаалт нь орохгүй байхлаар юу хийсэн юм бол одоо орчвол бидэнд ямар эрсдэл байх вэ? Тэгээ буцаад энэ жагсаалтаас гарахын тулд бид бас ямар алхмуудыг шаардлагатай болох вэ? За саарл жагсаалтан дээр бол Монгол улс бол угаасаа эрчимтэй хяналтанд явж ирсэн. Тэгэд би энэ 2019 оны 2 дугаар сараас эхлээд ярьж байгаа шүү дээ. Арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн их усүр дээр аудит хийх шаардлагатай байна. Яагаад гэвэл арилжааны банкуд тэр капиталаа нэмэгдүүлэхдээ ил тоотын хуулийг ашигласан. Ил тоотын хууль тухайн үедээ 15 онд батлагдлаа, 16 онд батлагдаад тэр ондоо хэрэгжиж дууссан. Гэтэл сүүлд нэмэгдсэн өөрийн хөрөнгөө нэмэхдээ тэрвэнлөө эргүүлж оруулж иж ярьсан байж. Тэгэхээр энэнийг нь одоо шалгалтаа аудит хийгдсэн. Энэний дүн гараад энэ дүнгээ яаж баталгаажуулах вэ? Дараа нь холбоотойгоор ямар арга хэмжээ авах вэ гэдгээ одоо Монгол банк ярьж шийдэх учиртай. Тэгэхээр энэ мөнгө маань өөрөө хуулийн дагуу байна уу нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ яагаад юм урт хугацаанд хугацаа оров гэдэг нь бас тодорхой асуудал үүсэх нь. За дараагийн асуудал бол энэ мөнгө угаахтай холбоотойгоор шийдэгдсэн гэмт хэрэг нь манад юу байна? Шүүхээр орж шийдэгдсэн. Олон асуудал яригддаг. Тэгсэн мөртлөө шийдэгдсэн гэсэн зүйл бол одоо ер нь байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ маань өөрөө Монгол улсыг санхүү дээр одоо хэрэг хяналттай байдгийг энэ зөрчигдвэл ямар одоо хариуцлага тооцогддог юм бэ гэдэг нь бол тодорхой босоод байна л. Тодруулах юм та 7.4 их 80 төгрөгийн үр төлсөн гэж. Тэгээ ягаад гадаад өрчин буурдаггүй юм бэ? 29.7 нэмэгдсэн байгаа шүү дээ. Хэрвээ ингээд үнэхээр үрд дарсан бол ягаад гадаад өрийн тоо буурдаггүй? Тэгээд одоо бондоор гаргаж одоо дараагийн бондыг босгож төлж байгааг өөрөө одоо үр дарсан гэж хэлж болох уу? Нэгдүгürt би сангийн сайд болоод нэгт төгрөгийн бонд гаргаагүй гэж бид түрүү маш тодорхой ойлгомжтой хэлсэн шүү дээ. Тэгэхээр надад бонд гаргаад бондоор үр дарсан гэдэг үг бол надад хариалагдахгүй. Чингис бондыг хуралдаа бонд болгож би сангийн сайд болсноос хойш нэгт төгрөгийн бонд гаргаагүй, $1 бонд гаргаагүй, нэгт төгрөгийн зээлийг арилжааны банкудаас аваагүй. Одоо хэд хэлэх юм бэ? Олон улсын валютын сантай нэмээ хоёрхан асуулт асууж сангийн сайда. Одоо нөгөө яг сонгуулийн үеэр байна уу? Гэрээнийх нь хугацаа, хөтөлбөрийн хугацаа дуусж байгаа. Тэгэхээр бид цаашаа яг хөтөлбөргүйгээр явах юм уу? Урт хугацаанд энийг яаж төлөвлөж харж байгаа юм бол нөгөө талаас нөгөө Хятад ардын банктай хийсэн swap хилцлийн хугацаа бас дуусж байгаа 20 он. Энэ асуудлыг яаж шийдэх юм бол одоо ингээд өнгөн талдаа арилжааны банкуудын нэг богино хугацаатай бонд гаргахгүй байгаа хэрнээ төв банкны үнэт цаасны хэмжээ чинь ихссэн байгаа. Энэ дээр эрсдэл үүсэх болов. За яг энэ асуултуудыг Монгол банкнаас асуугач. Монгол банкны хариуцж хийх ёстой ажлыг би өмнөөс нь ярмааргүй байна. Одоо мөнгөний бодлогоор тэрнээ та үгдсэн асуугаар. Та өнгөрсөн төсвийн алдагдлаа юугаар нөхсөн? Өнгөрсөн 19 оны төсвийн алдагдлаа 2018 онд Монгол улсын төсөв ашигтай гарсан. 19 оны төсвийн алдагдлыг 19 он дуусаагүй. Төсвөрийн дараагаас тодруулъя. Үндсэн хуулийн нэмэлтийн өөрчлөлтийн төсөлтэй холбоотой зөвшөлтсөл ямар түвшинд явж байна? Талууд бас тодорхой асуудлаар байр суурь нэгдэж гэнэ үү? Цаашдаа ер нь 3 4 дахь хилцүүлэг хийж шууд шийднэ гэсэн чиг яригдж гэнэ үү? Аль эсвэл одоо санал асуулга явуулах өөр хувилбаруудаар яригдж гэнэ үү? За баярлалаа.
Тэгэхээр үндсэн хууль нэмэлт өршөлт оруулах асуудлаар зөвшөөрлөө ажлын хэсэг ажиллаж байгаа. Өнгөрсөн 7 хоногт энэ ажлын хэсгээс гаргасан саналын дагуу Монгол Улсын үндсэн хуульд өөрчлөлт оруулах, журмын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Улсын их хурлын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ нь цааш 3 дахь хэлэлцүүлэг явах эрх зүйн орчныг тодорхой болгож өгч байгаа юм. Тийм учраас бол эрх зүйн орчин тодорхой болсон. За энэ 7 хоногт бол зөвшөөрлөл нэлээ явагдах болов гэж бодож байна. Тэгээд дараагийн 7 хоногоос бол 3 дахь хэлэлцүүлэг орох тийш явах болов гэсэн ийм чиглэлтэй байж байна.